Сайн байцгаана манайхан. Өнөөдөр би та хийдэд байна штэ. Хамгийн уужим талыг ойрхон очиж үзэх боломжтой Улаанбаатараас хамгийн ойрхон байдаг тэр газрыг зааж өгөн заяа. Тэгээд тэр бол Жигчдээс цаашаа явна. Тэгээд Жигчдээс цаашаа яваад нэг лагерийн байшингуудыг өнгөртөл яваад л. Ийм ачааны машин магадгүй тааралдахгүй байх. Тэгээд чингэлтэй зэмлэж байна. Энэчнээс цаашаа явна. Таруугаа гинж болохгүй л гэж байна. Тэгээ энэ хүү коммунизмын үеийн, социализмын үеийн юм хавтангуудаар ингэж хамгаалт хийсэн юм содон жалга биш ээ. Хонхороор явнаа. Тэр хонхор зарим хэсэг нь цэмтлэгдээгүй байлаа. Тэгээд кофе шоптон бэлээ. Би дуугаа аялаад явж байна. Аргунд гэдэг газар гэдгийг саний бичгийг хараад л мэдсэн. Хөр байгаа гэсэн чинь нэрнгээсээ байсан. Тэгээд энэ газарт бол сүнсээ тэр идэлж ийх боломжтой. Сэтгэлийнхаа цар хүрээг тэлэх боломжтой. Юу л бол юуг мартаад зүрхэж бодохгүй ирч хүч авах боломжтой юм гайхамшигтай эд шидтэй Монголын уужим талыг хотоос инхүү ойрхон үзэж тайв авсан юм байла. Тэгээд л орой басна да.